За тагтаа муур нийлээд 28 ширхэг. Харин тэдний хөлнүүд нь нийлээд 78 ширхэг байсан бол хэдэн тагтаа хэдэн муур байсан бэ гэдэг бодъё. За мэдээж хэрэг тагтаа 2 хөлтэй. Харин муур 4 хөлтэй. Хэрвээ бүх муурыг 2 хөлтэй байсан гэж үзэх юм бол нийтдээ 28 ширхэг амьтан байгаа учраас бүх амьтан 2 хөлтэй гэж үзэх юм бол ингээд 56 хөл гарч ирнэ. Хөл. Гэтэл бодлого анхнаасаа бол 58 хөлтэй гэж өгсөн байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд нэг юм зөрөө гарч ирж байна. Энэ бол 78 хөлтэй. Тэгэхээр 78-аас 56 хасах юм бол 22 гэж гарч ирнэ. Энд 22 ширхэг хөлний зөрөө гарч ирнэ. Энэ зөрөө яагаад гарч ирсэн бэ гэвэл муурыг 4 хөлтэй амьтныг 2 хөлтэй гэж тооцсон учраас 22 хөл нь тооцогдохгүй явсараад 22 хөлний зөрөө гарч ирнэ. Тэгэхээр 2 хөл тооцогдохгүй явсараад 22 болж байгаа учраас тэр 22-ыг 2 тооцох юм бол 11. Өөрөөр хэлбэл 11 муур байсан гэж гарч ирнэ. За дахиад тайлбарлах юм бол энд гарч ирж байгаа 22 гэдэг зөрөө нь муур болгоны 2 хөлийг тооцохгүй явсараад хоримтлагтаад 22 болсон. Тэгэхээр бид нэр хэдэн муур байгаа вэ гэдгийг олохын тулд 22-ыг 2 туугаад олчихно гэсэн үг. Энэ бол муурны тоо. Тагтааны тоог олохдоо нийт амьтан буюу 28 амьтнаас 11 муур хасаад 17 тагтаа гэж гарч ирнэ. За илүү ойлгомжтой болгохын тулд бид нар яах вэ гэхээр ингэж болно. Тагтааны бүх хөлийг цэнхрээр будаад муурын 2 хөлийг цэнхрээр будах юм бол нийт цэнхэр хөлний тоо 28-ыг өрчих нь 2 буюу 56 гэж гарч ирнэ. За нийт 78 хөл байгаагаас 56-ыг нь будцсан гэхээр цаана 22 хөл будаггүй үлдэнэ. Тэгээ муур болгонд 2 хөл нь будаггүй байгаа учраас 22-ыг 2 туугаад 11 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл 11 ширхэг муур байсан гэдгийг ингээд тооцож болно.